Hi guys. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ Японы гайхамшиг зүү парк амтны үрэлэнг үзүүлэх байгаа. Тэгээд тэр нь Японы Шикоку арлын Кочи хотод байдаг Noichi зүү парк гэдэг байгаа. Та бүхэн тэгээд олон зөндөө хачиргалтай амтныг харъя гэвэл бичлэгээ дуустал нь үзээрэй. Тэгээд зүү парк руугаа let's go. Guys, тэгээд энэ амтны үрэлэн нь яг нийтдээ 5 хэсэгтэй байгаа. Эхнийх нь Temperate Forest, хоёр дахь нь Tropical Forest, гурав дахь нь Africa and Australia Zone, дөрөв дахь нь Children's Zoo, тавд дахь нь Jungle Museum гэдэг 5 хэсэгтэй байгаа. Тэгээд guys, энэ амтны үрэлэн нь 11 га газар уулыг ухаж тохижуулж хийсэн байгаа. За guys, энэ далайн хав байна. Ингээ усандаа сэлээд явж яадаг юм байна. За guys, одоо хамгийн чухал хэсэг явах гэж байна. Ямар амтан гэдгийг одоо та бүхэн хараарай. Тэгээд одоо энэ бичлэгийг дуустал нь үзвэл илүү гоё амтад байх байгаа. Та бүхэн бичлэгээ сайхан дуустал нь үзээрэй. Guys, би бол Анашиг амьдаар нь анх удаа харж байна. Guys, Анашиг хажуур бас нэг гоё амтан байгаа нь тах. Минж усанд байд юм байна. Энэ тэгээд минж нь мод мэрээд явж яад юм байна. Тэгээд минж бол усанд амьдардаг гэдгийг та бүхэнд хэлье. За guys, одоо хамгийн гоё хэсэг явагдах гэж байна. Энэ бол кенгуру байгаа. Та бүхэн кенгуру мэдэх байх, их хад үсэрдэг. Кенгуру бол их гоё юмтан байгаа энд байна. Guys, тэгээд одоо тавтах нь бол матар байгаа. Та бүхэн харж байгаа бах. Матар их амар байна. Та бүхэн сая харсан бах. Энэ бол амьд матар. За guys, та бүхэн одоо хамгийн гайхалтай амтныг нь таагаарай. Би одоо та бүхэнд 3 амтны хэлье. Та бүхэн аль гэдгийг таагаарай guys. Guys, тэгэхээр тэр гайхалтай амт бол оцсон шүү байлаа. Та бүхэн харж байгаачлан энэ бол Антарктикт байдаг их гайхамшигтай амтан байгаа. Guys, энэхүү бичлэгийн сүүлийн амтаар энэ Африкийн гайхамшигт энэ бол маш ховор шүү байгаа. Та бүхэн одоо амьдаар нь харж байгаа. Энэ бол их маш ховор шүү байгаа. Та бүхэн одоо харж байна. Guys, тэгээд өнөөдрийн бичлэг маань энэхүү үрээд өндөрлөж байна. Өнөөдөр та бүхэн олон ширхэг зөндөө гайхалтай амттыг харсан гэж найдаж байна. Тэгээд матар оцсон шүү гэж зөндөө амттыг харсан байгаа. Тэгээд та бүхэн бичлэгээ дуустал нь үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгүүдийг тэсэн ядан хүлээж аваарай. Тэгээд лайк сабаа дараарай guys.